Чамд ямар нэнда? Надад гоё нөө. Гээ ярилцаад. Ямар дотны шиг. Найзаар мэдэрч. Ашгүй дээ ёо, ашгүй анаагаараа гэж хэлсэн гоо. Найз гэж хэллээ. Сайн байцгаана уу? Ice Dogs Аки байна. Ice Dogs руу би байна. Өнөөдөр явах лээ. Өнөөдөр бид хоёр мейкап хийн. Тэгвэл нь өөрсдөн дээрээ биш, хоёр зочинтой тий. Тийм. Анхлан нүрээ бодож сурах гэж байгаа охтуудаа зориулсан. Гоё мейкап хийх гэж байна. Тэгээд Silky Girl брендтэйгээ хэдүүлээ өнөөдөр хамтраад тэгээд охтуудыгаа будна. Ерөнхий өдөр тутмын юм энгийн дүү гоё болдгийн. Тэгээд ялангуяа одоо төслийн баярууд аягүй болох гэж байгаа учраас тэгээд төслийн баярыг заавал ингээл нөөний амар дарваатлаа будах биш, гоё ингээд тохируулаад хөнгөн будаж болох. Тийм гоё санаа өгөх байдлаа бид хоёр өндөр бичлэг хийж байна. Анх удаа 45 бичлэг гэдгээрээ бас онцлог байгаа. Манай Нанда маань өнөөдөр миний модель болж байгаа. Яаж бодох вэ? Хоёлаа нэг зураг харсан те. Doing makeup гинэ. Их чинь арай хөгшин болохоор мэдгүй нэг. Миний модель болохоор ануудаар тэг би ануудаарыг өөртөө адилхан будна. Өөрийнхөө хийдэг мейкапыг. Step 1 primer. За өнөөдөр primer чинь ер нь бол ингээ нөгөө байрсны гадаргуу гоё жигдлэх үүрэгтэй байгаа. Тэгэхээр баг зэргийн төрхчээ. Тэгээ бас нөгөө будгийг чинь бас гоё удаан бас барьж өгөх учраас таад маань primer хэрэглээрээ. Би болохоор жоох юм dewy makeup хийгэж бодож байгаа. Амар мат биш. Тийм болохоор юм hydro primer хэрэглэж байна. За хамрын тослогддог хүмүүс байх юм бол бас primer хамрын дээрээ сайн тавьж өгөөрэй. За хоёрдугаар алхам болохоор би cushion хэрэглэж байгаа. Ruby болохоор өнөөдөр юу хэрэглэн гэсэндээ кремийг хэрэглэнэ. Тийм, liquid foundation. Би болохоор одоо энэ cushion-ыг хэрэглэн. Silky Girl-ийн cushion болохоор за 1 номерын хэрэглэж чинь natural light гинэ. Илүү гоё жоох юм тослог бүтцтэй гэх юм уу? Тэгээ юм өөд аралттай cushion нөлөө. Тэгээ энийг гоё хэрэглэе. Тэгээ cushion-ыг таад хэрэглэхтэй штэ ингэж жагаад энэ дээрээ гоё ингээд жоохон уусгаж жагаад ч юм уу тийм эсэлдүүлж жагаад хэрэглэж байгаарэ. Би болохоор сая liquid foundation-ы 0102 гэдэг үнгийг харьцуулж үзэж жагаад 02 гэдэг үнгийн тавихаар шийдлээ. Энийний ардаа өөд аралт бол аим сайн байна. Өнгө нь яг болчих. Wow. Би вэштэй. Яг манай ээж намайг ер нь бол арьсаа хамгаалах хэрэгтэй гээд пудр ингээд ер нь дээр үе чинь крем хэрэглэдэг юм шүү дээ. Ингээд пудр хэрэглэдэг байсан юм байлээ л дээ. Мөнгөтэй пудр шууд өргөчдөг. Тэнгүүд яг ээж маань тэрийгээрээ намайг аах ингээд нөө пудр зөрхүүлж үзчихсэн. Тэг би ингээд тэр чи одоо хэдгээр ингийн 7 дугаар ангиас хаа 8 дугаар ангиас лөө. Манай ээж маань гэхдээ яг үндэ өөрөө бас нөө нүрээ буддгүй юм байхгүй юу. Тэм болохоор нэг сайн мейкап талаар мэдхгүй тэгэл яг чадхаар надад ингээл чи ингээл мейкап хийгээд бас арьсаа жоо хамгаалах хэрэгтэй юм гэдэг гэл тэгсэн байгаа байхгүй юу. Гэхдээ яг үндэ тэр нь одоо ингээд буруулсан л ээлээ. 7 дугаар ангид анх нүрээ будаж эхлээд гэхдээ айгу буруу будаж эхлээд би ч нөгөө айгу батхтай байдаг гэсэхгүй юу. Тийм болохоор тэгэл цэвэрлэгээ сайн хийж мэхгүй. Тэгэл жоох асуудал их тулгарсан анх нүрээ будаж яах гэж. Чи хизээ анх нүрээ будсан. Та хоёр хизээ анх нүрээ будсан нэрээ? Би 10 дугаар ангид. Би яг энэ жилээс л яг оюутан болоод юу бодож эхэлсэн. Би ихсэ 7 дугаар анги арай биш юм болов уу? 8 дугаар анги юм болов уу? Нэг гинж ясаад 8 дугаар анги хаа. Энэ сүүдэрний өнгө бол надад зөв үнэхээр таалагдж байна. 01 тафи. Би өөрөө нөх хүүтэн төрлийн өнгөтэй юм оранж улаан суурьтай сүүдэрт бүр айгүй дургу гэж зүгээр минийх биш болохоор тэгээ яг юм саарл жоохон хүүтэн суурьтай сүүдэр болох айгүй хэцүү. Дэг нь бол гоё юм. Тэгээд штэ би нэг юм юу сурсан. Сүүдэр тавих хак. Энэ хэсгийн сүүдрийг болохоор хүмүүс энэ дээрээ тавиаддаг. Тэгэхээр халтардаж харагдаад идэг гинэ. Ийшээгээ одоо ингэж тавихаар илүү V line, одоо jaw line нь юм тод харагддаг гэсэн. Энэ юу юм бэ? Амар хурдан тарчдаг. За 01 тафи гэдэг юм шүү дээ. Солонгос охтууд юу яддаг юм блэ? Нэг юм сүүдэр тавьдаггүй юм биш тавиад идэг. Гэтэ ингэж нэг юм одоо Европын сүүдэр тавихтаа ингэж мэдэгдүүлж тавьдаг штэ. Одоо ингэж бараан тулаад жоохон тий ингэж сүүдрлээд яг. Тэнгүүд солонгос охтууд тэгдэггүй юм блэ? Яг юм гээд нэг юм цагаан царайтай байхыг юу хүсдэг юм бэлээ. Хараад хахад тий Руби харит. Ийм плашн дээр айгүй анхаарал өгдөг юм шиг л шүү дээ. Тэгээ нүүр нь юм дүүрэн байж иж залуух харагддаг гэдэг. Монголчууд гэхдээ ер нь жоохон Европ мейкапын дуртай тий. Тийш. Та хоёр нэрээ энэ дээр юу гэж боддгоо? Ээж маань намайг одоо будуулахгүй юм ч юм уу тий. Нүүр будахаар ингээ уурлаад байна. Тэгээ би ингээ нууцаар гэртээ ингээд гэрээсээ будаггүй гараад тэг гэртээ очиж хичээл дээр очиад нүрээ будчихад гэрлүү орохоос өмнө арилгаад ордог мордог гэл аюу тийм асуулт өгдөг байхгүй юу? Танаа аав ээж гэр тэгж юм будаж болохгүй гэдэг яг юм байдгүй. Яг саяхны хүртэл ер нь бол жоохон будуу сонирхож эхлэв штэ. За би нэг ийм авмаараа надад нэг ийм хэрэгтэй байна гэхээр чинь ингээ арьс чинь айгу муухай олноо. Тэгэхээс арьсаа гоё имчилчээд тэгтээ дараа нь нүрээ будъя гэж хэлчихсэн. Ээж аваа хоёр анхандаа амьд орох байсан байхгүй. Жаа хүүхд нүрээ бодож яах гэдэг. Өөрхөө байвал өөрхөн. Тэгээд утсаар агаад
Арьсаа гол нь нарны тус ингээд ганцаараа хамгаалж чадахгүй мэдээд нэмэх юм боддог байсан ч гэсэн ажил зөвшөөрдгөө. Эсвэл нүдэн дээр нь буцаараа тэгээд зөвшөөрдөг. Чи бүр хүчлээд ятсан юм шүү дээ. Гэтэ ер нь бол би бас нөгөө нэг юу гэж боддог. Одоо аав одоо будахыг хордог гэдсэн шүү дээ. Тэрэн дээр жоохон сүүлийн үед нөгөө нэг аав ээжийн жоохон талд ороод байгаа. Ягаад тэгэхээр нөгөө арьс илүү бас тэг гоё ингээд нөгөө нэг гоё жоохон байгаа юм чинь яг тэрийгээрээ бас нэг жоохон байчвал зүгээр гэж боддог. Уус тэгэл нөгөө нэг том болчоод оюутан болоод ч юм уу үсээгүүлгээл будаал эхлэн штэ. Цаг хугацаа нь угаасаа л удахгүй нэг ирж болохоор нэг хараад явах вэ гэж бодогддог болсон штэ. Тэгээ би бас өөрөө нөгөө нэг жоохон бахта одоо ингэж нөгөө хитрхи будсандаа бас жоохон харамсаад байхгүй. Тэрнээс болоод нөхцөлтэй болсон ч юм болов уу гэж боддیں۔ Гэтэ яг мэдгүй нөхцөлт бол угаасаа нөгөө цэвэрлэгийн шууд хамаардаг учраас мэдгүй байна залуусаа гэхгүй. За одоо юу чи? Хоёр төрлийн юу байна? Нэг ийм шахмал паудер байна. Тэгээ бүр ийм нунтаг паудер байна. Тэгээ би шахмалыг хэрэглэждөө. Би сая ийм 01 light гэдэг консилер хэрэглэлээ. Тэгээ би консилер өөрөө жоохон буруу тавьчлаа. Миний одоо би чинь 27 настай консилер би нэг өөрийгөө будаж байгаа гэж бодчихж байна. Тэгээ би энэ дээрээ консилер тавьдаг байхгүй юу? Тэгсэн чинь манай хүн угаасаа ийм дүүрэн нүртэй байгаа болохоор тэгээ одоо яг smile line одоохондоо гарч ирэх байгаа болохоор энэ дээр тавьчлаа. Тэгтээ тийм амар сүртэй харагдахгүй л байна. Энэ консилер угаасаа юу биш юм бэ? Ийм цемент шиг зузаан биш юм байна. Би сая тавьчаад яана айгу бодгон зузаан болчихоо дээ гэж бодож ирсэн чинь би эрүүн дээр нь бас юу тавьж өглөө консилер юу байдаг ингээ пропорц нь харахаар энэ хэсэг жижигхэн байгаа байхгүй юу. Тэгэхээр дээд хэсэгтэйгээ гоё ингэж контраст үүсгэхийн тулд энэ дээр хайлайтраараа ингээ эрүүн жоохон ингээ visually урт болгож харагдуулаад бодлаа. Би бас эрүүн богино хоёр үтэй. Одоо яг миний дух арай том, шанаа арай том, тэгээ эрүү жижигхэн болохоор тэрэн дээр бол хоёлыг таарлаа. Тэгээд энэ харагдахтаа нэлээд шар. Тэгээ би яана жоохон шар гарчих удаа гэсэн чинь бас яг л гоё натурал гарлаа. Ruby concealer хэрэгэлсэн юм чинь би бол concealer хэрэглэхгүй явчлаа. Би өөрөө бас нэг concealer хэрэглэдэг байхгүй юу? Ер нь яг нэг юм давхаргаар л явах дуртай. Одоо миний арьсан дээр бол ялангуяа одоо Ruby-г ч юм уу бодвол илүү нөгөө нэг ихтэй байхгүй одоо батга их гардаг учраас сорив ихтэй ч юм уу. Тэгсэн мөртлөө би тэр сорвоо яг нэг 100% харагдахгүй болтол нөгөө дарахыг юудаас хүсдэггүй. Тэгэл угаасаа л нөгөө байгаа л юм чинь тэгэл яг л харагдчихлаа тэгэл бүдгэрэл. Сорив угаасаа ингэдэм үлээ. Хүн ер нь ингээ нөгөө нэг манаа нэг нараа гэдэг нэг мейкап артист тэгчээд байхгүй юу? Анараас мейкапын нараа гэдэг чи. Тэр ихч биднэрт нэг юм шигсэн. Хүн ингээд нөгөө өөрийнхөө нүрийг будахаар нөгөө ингэж харж буддаг. Толин нэм ойр харж байгаа штэ. Тэгээ ингэж буддаг. Тийм болохоор нөгөө айгүй тод харагддаг гинэ. Тэгэхгүй яг үндэ хүн амьдралд ингээд нөгөө хүнтэй ингээд одоо харилцаанд орж байгаа штэ. Тэгтээ нэг иймэрхүү зайтай байдаг ч юм уу тий. За бүр ингээд ойртлоо хэд иймэрхүү зайтай штэ. Тэгээ хоол байхдаа хүмүүс нэг иймэрхүү зайнаас ярьдэн штэ. Тэгэхээр яг нөгөө ингэж харж байгаад харагдаж байгаа өө бол энэ зайнаас угаасаа харагдахгүй. Тийм болохоор та бити нүрээ будахдаа яг ингэж харчаа тэр нэг жижигхэн цэгийг ингээд дарах гад бити ингээд шаваад байгаарэ. Байгалийн чиний арьсны нэг саадлын тоон байгаа штэ. Тэр нэг ингээ жоохон харагдчихвэл зүгээр шүү. Тийм бол ингээ жоохон амьд харагдана гэх юм уу? Тэгэж ингээ зөвлөгөө өгсөн. Тэрийг нь би гой хүлээж аваад нэрэл юу тийм юм байна дөө гэж бодсон. Тэгэл угаасаа нөгөө бүх хүн чинь төгс биш шүү дээ. Тийм болохоор заавал нэг юм төгс төгөлдөр юм хүүхэлтэй шиг ч юм уу болох гэж бодох хэвчээсээ хэрэг байхгүй. Юм бэлээ шүү. Залуусаа. Дүүдээ охтуудаа. Би яг тэгж бодсон. Тийм. Яарч хөө. Гэтэ хэдүүлээ хартаа одоо ингмээр авахгүй одоо чинь 12 дугаар ингээ байгаа шүү дээ. Будалтан дээрээ бити ердөөс нэг анхаар заяа. Яг арьсаа л гоё болгоход анхаар. Ер нь одоо манай Ice Toxic бас үзэж байгаа охтууд ч гэсэн тэр үгүй. Ер нь ингээл яг би амар лаг буддаг болно гэдэгтээ анхаарахгүй. Одоо тэр өөгөө ингээ сайн дарнаа гэдэгтээ анхаарал одоо яг амар сайн консилер аван ч юм уу. Тэрэндээ анхаарахгүйгээр зүгээр гоё. Арьсандаа анхаарад одоо яавал миний арьс гоё болох вүлээ те. Яавал би одоо энэ дээр харсан батг байгаа вүлээ. Тэг арилах вүлээ. Яавал одоо энэ нөхцөлтгүй болох гээд энэ нөхцөлттэй байгаад нь уу. Яавал нөхцөлтгүй болох уу ч юм уу те. Тэрэн дээрээ илүү анхаарах хэрэгтэй шүү. Юуны тухайд хүрэхгүй таад манд будганд бити анхаараарай. Тэгээд хэрвээ нүрээ будах гад ивэл манай одоо энэ silky girl шиг те юм жоохон хөнгөн бүтцтэй будгаар будах хэрэгтэй. Тэгвэл хамаагүй нөгөө нэг өөр тренд болж байгаа бас нэг буднууд байдаг шүү те. Тэрийг оёочаал ингээл нэлж болохгүй. Тэгэх юм бол юуны тухайд хүрэхгүй та нар маань айгүй мухаарстай болно шүү. За бисээ плаш тавилаа. Тэгээ би энэ плашыг анх тавьчаад плашыг тавиад тэгээ нүүр нь нэлгүүдээ ягаан болчихоо дээ гэсэн чинь нараа тавьсан тал нь тэгээ ингээ уусгацсан тал нь амар гоё бас биелдэ болон байна. Айгу одоо хурдан гоё тарж өгдөг. Плаш тавихтаа болохоор би юу байдаг? Одоо би жоохон мөргөн шанаатай. Тэгээд одоо энд нүрэ бодохоор энд айгу хоосон зай үлдээд байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ зайгаа гоё одоо зарим хүмүүс болохоор freckle буюу сэвх тавьж дүүрэгдэв юм блэ. Тэгээ би болохоор плашаар тэгээ нүдтэйгээ ойрхон тавихаар нүд илүү гоё тод болж өгд юм блэ. Янзах шиг гэх юм уу? Яг хамаг анхаарал нүд рүү ингээ очиад гялцаад тэгээ би плашыг ингээд бас яг энэ дээр нь биш жоохон нүд рүү ойрхон тавьж өглөө. Тэгээ манай охины хамар нь юм шонтгор урт байгаа болохоор энэ доор бас ингээ ягаан тавьчвал гоё юм болов гэж бодлоо.
консилер дээр бас би юу байдаг? Өөгөө дарах зорилгоор биш нөгөө нэг яг ийм 3D эффект үүсгэх гэж консилер тавьж өгдөг. Хонхоогоод байгаа эсгүүдээ дүүрэх гэж. Тэгээд одоо бага зайтай эсгүүдээ илүү том зайтай юм шиг харагдуулах гэж. Одоо чинь миний нүдэн дээр хоёулынгийнх нь ялгаатай болохоор чинь энэ хоёр зай чинь өндөр байгаа байхгүй юу? Миний болохоор бүр ингэ чихэлдсэн. Тэгээд ингээд дан бороор будчих юм бол бүр ингэ чихэлдсэн харагдаад идэг зайгүй. Тэгэхээр би эндээ ингээд консилер тавьж өгөөд гэрэлтүүлчихээр энэ зай маань ингээ өндөр юм шиг юм illusion үүсдэг. Тийм ер нь нүд хуурах аргаар ашигладаг юм ба штэ. Зарим хэсгээ тод, зарим хэсгээ юм жижигхэн зайтай харагдуулах гэж. Энэс нь ч өөр харагдчихсан плаш нь. Энэ пудрыг бол би хэрэглэж исэн. Mineral Powder гинэ. Энэ бол яг юм маш юм нэмгэн ширхэгтэй. Тэгээ бодгийг яг л юм baked харагдуулдаггүй. Айгүй гой зөөлхөн смут, жоохон фильтрлэг эффект өгдөг юм билээ. Гэтэ яг жоохон 30 төгсөж байгаа ч юм уу, яг юм жоохон нөхцөлттэй хүмүүст бол арай зөөлхөн нөхөх гэж бодсон би. Би нөгөө нэг яг өөрийнхөө нүрийг буддаг дараалалаараа явчлаа л да. Би яадаг байхгүй юу? Би өөрөө нөгөө нэг хамны сүдэр юус тавьдаг байхгүй юу? Бас хөмсгөө будахгүй яг нөгөө ингээ ингэждэг. Тэг бүх юмаа мартаж явчих одоо хөмсгөө бүтчих. Одоо араас нь хөмсгөө бүтчих. Асуудал. Хоёулынгийнх нь хэсэг болохоор яг ингээ нэг юм мейкап хичээл орж байгаа юм. Тэнд болохоор яг юм girl talk яваад байгаа байхгүй юу? Би анх бол нүрээ будахтаа зүгээр тос түрхснээ. Тэгээ хичээл тарахаар би нөгөө ангийнхандаа нүрээ будсан харагдахаас айгүй өчтдөг байсан заяа. Манай яг одоо үеийнхэн чинь нүрээ нээх буддаггүй. Гэхдээ боддог охтууд байсан л да. Тэгээ тэдний гоё чадаж будаад иддэг гэсэн байхгүй юу? Тэгээ би юм чадахгүй будахаас хичээд тэгээд хичээл тарахаар 0 орсноо пудр түрхээд тэгээ сормосоо буддаг гэсэн. Хичээл тарчаад штэ. Тэгээ автобуснаас суугаад гэртээ ирдэг. Тэгээ өөр яг фон юм гэх юм бол би хөмсгөөд чадахгүй. Миний хөмсөг юм өргөн заяа. Мангар өргөн тарж ургадаг. Өтгөн биш. Тэгээ би анх бүжиглж эхэлж байгаа л тэгэл нүрээ будах шаардлагатай болоод би будаж чадахгүй. Тэгээ хамтлагийнхаа охигчнаас гуугаал ингээд ах нараасаа гуугаа будуулаад. Ихч нараасаа гуугаал будуулаад тэнгууд ингээд миний хөмсгийг харснаа. Яа гэлээ тэгээ тэргээр нэгэ дүүргээ будчихдаг гэсэн. Тэгээ нэг юм алхах шиг хөмсгтэй юм яваад ддаг гэсэн. Яа би өөрийнхөө тавьсан суурьндаас амар сэтгэл хангалуун байна нэг хараа. Флаш найж зогч нь гоё наа гоё. Ямар хөөр. Флашаараа шар. Флаш чи хоёлоо болно. За энэ болохоор миний бас хэрэгэлдэг палет байна. Энэ им хоёр өнгөтэй заяа. Нэг нь им Juicy Peach гэдэг энэ болохоор арай дулаан өнгөтэй. Одоо нэг юм бүр харваж яг юм дулаан байгаа сте. Энэ болохоор Berry Burst гэдэг яг юм хүүтэн өнгөтэй. Эний хайлайт нь үнэхээр гоё. Энэ хүүтэн палетны энэгээр нь Жаар сарчлагаа нэр яаж хийж ийн орой гэрээ цэвэрлж гин үг нэ. Орой гэрээ цэвэрлж гин нөө. Орой нүрээ яаж цэвэрлж гин. Одоо яг танаа үеийнх чи аюу буруу. Бас нүрээ цэвэрлээд байгаа хаан санагдаж шүү. Тийм үү? Би болохоор нүрээ будгаар лацаад чи яаж ярьлах вэ? Будгаа юугаар явуулах вэ? эцлэр ус. Дан уу? Би ер нь одоо л учраа олж байгаа. Арсны одоо арьсаа яаж арчлах? Яг юу хэрэглэнгүүд одоо жишээ нь батг гарангууд ямар батг гарсан байна. Тэрэн дээр одоо юу хэрэглэх үү ч юм уу те. Цагаан батг байх юм бол өөр, жоох өрсөлтэй батг байх юм бол өөр гэл янз бүр байд юм бэлээ. Тэгэхээр тэрийг нэг яагаад үзээрэй за. Тэгээ эртхэн дээр нь ер нь л нөгөө батг таад маань гараад эхэлсэн байвал эртхэн дээр нь л дарах хэрэгтэй юм лээ. Тэгэхгүй бол ингээд за явж жаал нөгөө намайгс жоохон бахад аав ич гэдэг юм өсвөр насны батг юм чинь. Яг айгүйх юу авч өгдөөлсөн л та нөгөө батг ингээл арилгах юм ч юм уу те айгүйх авч өгдөөлсөн. Гэхдээ өсвөр насны батг ер нь бол арилжт юм аа гэдэгс хэвгүй гэсэн чинь хүн гэлээ. Би одооний хүмүүстэй ч нөгөө нэг маш олон хүмүүс ингээл skin care видео энэ төр хийдэж штэ. Айгүй олон YouTube руу энэ төр байгаа. Тийм skin care-ний тухай зөвлөгөө өгдөг контент хангалттай байх болохоор таадаг би амар мэдлэгтэй байх гэж боддог гэсэн шүү дээ. Тэгсэн чинь ингээд жоохон айцтай байд юм те хим хэрэглээд арьс маань бүр ингэчүүдээ тэгчүүдээ гэд. Ер нь битээ тэгж дураараа яаж ий. За. Тэгэхгүй бол нөгөө нэг амар загинж байгаа юм шиг хэлсэн үсэ. Ингээл ер нь л мэддэг хүнээс нь асуучвал тэгээл тос төрөхгүй унтчих юм бол чиний өмнө нь төрсөн бүх юм чинь зүгээр арчигдаад байхгүй болчих. Тос төрөгчөө чи тэр маска, төөнрөө бүгдийг арьсандаа төгчээд тэр чинь шөнийн дотор арьс руу чинь шингэж өгдөг байхгүй. Тос төрөхгүй бол чи зүгээр хийдэм юм мөнгө цагаа үрж байгаа гэсэн үг. Та нарт ингэдэг нүрэ амар гой бодцсон ирнэ ингээл толин бүр ингээ үнэхээр хөрх харагдаад тэгэл уцаа гаргаж ирээл зураг авахгүй ингээ шаа санагддаг. Тэр яагаад тэгт юм бол тэр утасны буруу. Амар санаа бүр яалтчгүй л гой будаад байна да. Гэтэ нүүр мөр ингээ бүлцэж мөлцөөгээгүй хоёр хүмсгээ адилхан будаж мутцсан. Яг дайжгүй болж шүү гэл тэнгүүд нэг санаа бүр. Тэгэл тол руу уурлах уу, камер руу уурлах уу? Танай ангийнх нь мэрэг хэр хизээч гужуулж байгаа гэж юу? Тийм. Тэгвэл нүрээ гужуулах хэрэгтэй шүү. Дайрын амар чухал юм. Гэтэ нөгөө одоо ийм том гужуулагч юм одоо нөгөө дээр үеийн одоо том скраб ийм ширхэхтэй байдэн штэ. Тим юм өртөөсө болохгүй. Амар ширүүдэд. Өөсө тийм юм нүрийн өртөөс нүрийн чаарс амар нэмзэг болохоор тийм юм болохгүй. Зөв зөөлөн гээлэн гужуулагчид нараар гужуулах хэрэгтэй байгаа. За Silky Girl дээр ийм шин тэн ирсэн бэлээ. Одоо сөрөөн энд харагдсан. Би түрүүн нандаг бүр эхлэхдээ нэг энэгээр буцсан баггүй юу? Энэгээр нь буцсан. Гэтэ энэ арай шаардсан. Тэгэхээр
хоёлоо одоо энэ гоё саагийг хэрглэж үзье. Ерөнхий бит хоёр нэг жоохон ягаан дуу ингээ нөөний плаш ихтэй бодолт хийх гэдэг үг хичээдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ жоохон ягаан энэ саануудыг нь гоё хэрглэж үзье гэж бодож байна. Энэ хартаа ингэсэн чинь энэ юм паудер юм шиг байна. Тэнгэж байгаа тэнгүүд яг ингээ зүгээр саа. Тийм шүү дээ. Би нөгөө 10 жилдээ би одоо ч гэсэн айгу тооц сэхтэй байхгүй юу? Тэгээ манай ангийн банд нар ч толбон нүрт ч юм уу балиар сэхтэй мэхтэй гэдэг. Тэгэл би бүр яа би яагаад сэхтэй болж төрсөн болоо гэж амар боддог байсан. Яа тэгэл ингээл 100 ирээл харангууд би ганцаархнаа сэхтэй болсон. Өөр хинт сэхгүй. Тэгэл би яа би ингээ асуудалтай болохоор сэхтэй байгаа юм байна л да. Тэгээ сэхгүй байсан бол ч бүх асуудалгаа шийдэгдчих гэж боддог байсан чи сэхэн зөрдөөс асуудал байгаагүй юм лээ. Миний мейкапын сармосны будаг ста хамгийн чухал гэдэг сармосны будаг фейлдэх яг ингээд ингүүлээд байдаг зөө. Сармосны будаг яаж фейлдэх вэ? Одоо богнорох. Миний нөгөө сармос ингэж ургахдаггүй, зүүн талынх нь ингэж ургадаг байхгүй ингээд. Өөрөөр тийшээ. Тэгээ бодонгууд зарим нь ийшээ олсноо, зарим нь ингээ богнороод баруун тал амар гоё дэрвждэг. Би нөгөө нэг сая гинт саналаа заяа. Миний бүр амар фейл бүр мейкапны зураг байдаг заяа. Би жоохон бахта ингэж боддог гэсэн. За ингээд намайг жоохон одоо дундаа ингэж байхад яг би нэг аим хөгшин биш л дээ. Гэхдээ намайг дундаа ингэж байхад ийм доод давхраа зурдаг мод гарч исэн бохгүй юу? Тавьсан мэг. Чи доод давхраа зурдгүй. За тийм мод гарч илаа. Намайг дундаа ингэж байхад. Тэгээ тэр модыг нь дагаад би яг заяо ингээд одод чи уусалт мусалт юм байх хэрэгтэй шүү дээ. Би яг ингээд доороо ингээд будчих. Ингээд зурцсан за. Йоо аимшигтай царайтай хүн явдаг байсан за. Тэг би тэрийг за би тэр зургийг олох юм бол энд оруулчих. Тэг бас миний нэг ийм жоо улзаан гээл тэг нэг тийм стилээс хгүй ингээд ер нь ингээд амар ингээд бүдүүн юм уу тавьдаг. Тэг юу гин контра ингээд л доошоо маш тавьдаг. Тийм ийм зураг байдаг заяо. Йоо би ингэж боддог байгаагүй л те зөв гэртээ өөргөө ингэж боддог байсан. Өдөр тутамдаа болохоор би нэг доотлынхаа нүдийг ингээд нэг доороо ингээд бор юм зураад тэгээ нэг ийм за яг ийм хавтц юм шиг аим шиг кино шиг хүн явдаг байсан. Тэгээ тухайн үед нэг намайг ангиас гараад харагддаггүй. Манай суулын нэг багш ямар амар болцсон гэж тэгчихсэн байхгүй юу. Тэгээ би тэр үед нь яа хүнийг стон нэрээ ингээд мингээд гэж бас нэрэл одоо гоцсон тэгэж чачгаар л амар царайтай л явдаг л байсан юм байлаа л дээ. Нэрээ улцаан гэдэг юм амар яажсэн юм шиг. За энэ серумтэй маскара гинэ энэ ягаан. Тэгэхээр мэдээж ургуулагчтай юм шиг байна. Энийг түрхээд үзье. Миний хувьд бас мейкапны хамгийн чухал зүйл сормосны будаг. Тэгээ нүрээ ингээд будчаад сормосоо будахгүй бол яг юм шалдан юм шиг харагдаад байхгүй юу? За энэ контур би нөгөө гой контур юу ингээ асуусан чи айгүй олон хүмүүс надад энэ контурыг санал болгочихсон байхгүй юу? Сэлкийг ярлах гээд. Тэгээ би авч ирсэн нэрээ гоё юм блэ. За ఇలా урлаа будчих те. Энэ амар гоё ш нэрээ. Октодаа нашаараа гэдэг. Энэ заяа ингээ жоохон ягаан туяатай юм уруулын тэжээл нарнаас хамгаалдаг. Нөгөө нэг ингээд уруул ингээ өрчөжтэй шүү дээ ингээ хөвшин хүмүүсийг харангууд тэр чинь бас уруулаа нарнаас хамгаалдаг үгс болдог байхгүй юу? Тэгээ урууландаа бас юм хамгаалтын төрөх жах хэрэгтэй юм билээ. Өөртөө бодохдаа хэр удаан хугацааг зарцуулдаг вэ? Би бол цаг гаруй. Ер нь яг дунд чинь цаг. Тэрнээс би хурдан будаж чаддаггүй юм би ингээд тэгшхэн будаж чадахгүй ингээ ер нь амар удаан хөдөлгөөнтэй биш үү? Яарахаар Тэр ер нь айгүй хэцүү буддаг аа. Би бол айгүй хурдан буддаг. 30 минут. Энд ер нь бодчихдаг. Хурдан бодчиад идэг. Тэрийг бас гоё давуу тал гэж боддог. Энэ шинэ юмнуудаас турш үзт юм уу? Хоёр ерөнхий ягаа явж байгаа юм тэгэл ягаанараа л дуусъя тий. За энэ айгүй юм юу юм бэ? Одоо нэг гэрэлтсэн ягаан байна. Энэ болохоор tint up гинэ lip gloss юм шүү дээ. Энэ арай зүгээр юм уу дөө. За болцсон рүү би. Болцоо одоо илаа. Энийгээ цэцээ. За. Наач ямар супер long wear matte гинэ. Би бол long wear нэ. Хоёр жоохон matte болгоч дөө. Аа яг л хараад ш тий. За. Тэгээ тий хоёлаа тослогдсон юм чинь. За. За, их цэцэлт. За жоохон. Эхний цэцэлт нь яг гэх нүлэмцэн шиг болчихлоо. Одоо чи энэ руу хагалцсан байгаа шүү дээ. Энэ чи их хүс байгаа шүү дээ. Тэг чи энэ хүсээ унгаагаад энэ талаа их чимгүүчээ юм гэлжиг юм шиг харагдах байхгүй. Тэгээ яг энэ их талд байгаа хүсээ чихний хадвар итгэр чи ингээд харагдсан. Тийм баланс чинь таараад. Тэгээд би хөмсөг одоо хөмсөг эднэрээ буддаггүй болохоор бас нөгөө нэг цаг хэмждэг байхгүй юу? Аяга хурдан. Тийм биш. Тийм хөмсөгч нөгөө бас нэлээд цаг авна штэ. За хоёр адилхан болгоно. Тэгэл нүрээ лав будлаа, хоёр талаа самлаа тэгэл болов. Уг нэг давуу тал уг нь. Гэтэ нэг флексрээд байгаа ч юм байхгүй шүү. За эхлээд юугаа тайлбарлачи. Манай будалт маань ер нь аягүй их юм плаши, тий аягүй их юм ягаан юм плашлаг. Ингээд тийм будалт байгаа. Тэгээд тийх гэж ер нь хичээлээ. 1 2 3 ия. Ямар нэг дэжгүй юу? Ингээ болтчих. Ингэж тэгвэл. Дэжгүй юу? За хэр зузаан юм шиг санагдаж байна. Уруулны бодог нь ямар мэдрэмж төрж байна? Хоорондоо амар гоё. Крем нь ямар вэ?
крем нь айгүй хөнгөн бүтцтэй юм байна. Би нөгөө нэг амар хүнд буддаг болохоор будцсан юм шиг санагдаад амар гоё хөнгөн. Одоо бодог юм шиг санагдаж байна. Ямар ч зөө дараалал айгүй сайтай юм байна. Энэ cushion бол нэлээд сайн санагдлаа надаа. Одоо би тооч ямар ч нөгөө юу нэмэлтээр хэрэглээгүй. Concealer нэмэлтээр Color corrector гэдэг л бас. 1 2 3 и. Оо энэ мингэн амар хөөрхөлцсөн. Тийм ээ нөө. Аха. Хари хаан мэнг тавьсан. Энэ дээр хөнгөний дот юм. Төрөлхийн мэнг шиг харагдаж байна уу? Надаа энэ нэлээд хөөрхөлсөн. Тийм ээ нөө. Нэг амар тийм гоё glowy. Нөө тийм dear makeup гэдэг чинь ихсэн нөгөө шинжилэр тийм амар нодноор. Тийм. Нөгөө нэг бугны шиг амар. Яг тэр шиг хараг. Одоо булаад дууссан. Энэ дундаас одоо саяны та хоёрыг буцан мэдэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг нэг 3 будгийг нь яг гой сонгоод аав хамгийн таалагдсан 3 юм а гэх юм бол яг энэ маань. юу хоёлаас авчихгүй. Би бол ягнаас бүр нэгийг авахгүй бүр ингээд. За. Би куш аваад дуулсан бодгаа сарваастай. Аа шууд. За заав. За Төсөрмөс нь бидэг. и Cushion. тийм куш нь айгүй тал. Начиг чамаа бодсон cushion аа. За ийм 3 юм сонглоо. За анаа. Тэс хормоосын зээ дөрөвлийн бод энэ тренд. Наасаа яг нөгөө юутай пен хэмжээтэй хайшин тий. Ер нь ингээд нөгөө нэг Юм. флаштай, юутай, тий хайлайтертай. Энэний хайлайт нь бас амар гоё. За ийм байна. За рүү биний явах чи. Их хамаар юм. Тийм. Тосон сүдэр энэ бол өстой гоёлаа. За ямар ч байсан түрүүн бас будаж байхдаа хэлсэн шүү дээ. Октод маань одоохондоо будганд нэг битээ хач холбогдол өөрөө ялангуяа нүг тренд дагаж битээ одоо нүүрний будаг аваарэ гэдэг би амар хэлмээр байдаг хгүй юу? Таад маань нүрээ одоо будах чивэл эсвэл будаж эхлэх чивэл ч юм уу те манай энэ Silky Girl шиг ийм хөнгөн бүтэцтэй тийм бүр ийм хүндтэй зузаан одоо ингээл нүксүү бүгддэг тийм будагнууд биш ийм гоё хөнгөн бүстэй будагнуудыг аваарэ. Тэгээд эн чинь бас айгүй боломжийн үнэтэй будагнууд байгаа. Тэгэхээр яг ийм өсвөр насныханд маань айгүй гоё таарсан гэж бодож जैन. Тэгээд будаад эхэлсэн хүмүүс байх юм бол арьсаа бас айгүй сайн хайрлаарэ. Гоё сайн цэвэрлж байгаарэ. Ер нь будсан байх юм бол таад маань заавал ингэж нөгөө нэг дараалсан цэвэрлэгийг явах хэвээр тийм ээ. Миний бүх зүйл бол тийм бас нөгөө нэг хувийн өнгө гэж ер нь рүүгээ битгаар байнга л ярьдаг шүү дээ. Тэгэхээр хувийн өнгөө таад маань бас ерөнхий мэдчихвэл зүгээр. Тэгээд ер нь ингээ нүрээ будаад хахад одоо плаш дээр ялангуяа аим сайн мэддэг байхгүй юу? Яг ингээ плаш тавингууд нэг л зөгтгүй хүмүүс гэж байдаг шүү дээ. Тэнгүүд тэр таад маань плаш зөхгүй хүн гэж байхгүй. Плашны өнгө зөхгүй байх гэж байт юм билээ. Тэгээд би яг өдийг хүртэл бас яг тэгж явжсахгүй юу? Өдөөсөө надад плаш тарах гэсэн би яг хүүтэн өнгөтэй бол тараад надаа ингэ дандаа дулаан өнгийн плаш тавьдаг болж харж байгаа хгүй юу. Тэгэхээр хүүтэн плашыг тавингууд надад гоё зөгтөг. Тэгэхээр таад маань хувийн өнгөө бас нэг мэдчихээрээ. Дэрүүби бит хоёр бас өмнөх хүмүүдээр ярьжсэн болохоор интернетээс ч мэдэж болно. Хүн дээр ноцсон ч болно. Тийм ээ. Тэг ер нь л тэгэл хамгийн чухал зүйл бол цэвэрлэгээ шүү. Нүрийн арьсыг маш сайн цэвэрлж явах хэрэгтэй. Би зөвлөгөөгөө олчлоо. Мейкапыг нуугдах хэрэгсэл болгож битээ ашиглаарай. Ингээ өөр хүний дүр бүтээх гэж тэгээ мейкапаа ингээд одоо арилгачаад өөрийгөө үзэн ядахгүй байх шалтгаан болгож ч юм уу тэгж битээ ашиглаарай. Зүгээр чамайг илүү гоё болгох хэрэгсэл болохоос биш цоо шин хүнийг бүтээх чиний нуугдах маск ч юм биш шүү гэж дүнэртээ захимаар байна. Баяртай. Бай. За 5 6 дасаа нэ. Бай.